баталгаатай их сурвалжаас мэдээлэл дамжуулахыг бол биднээс шаардж байгаа сэтгүүлчдээс. Тэгээ баталгаатай их сурвалж гэдэг нь юу юм бэ гэхээр одоо 11 цагийн эрүүл мэндийн яамны мэдээллийгээ одоо баталгаатай гэж үзэх гээд байгаа байхгүй юу? Шаардлагатай бол бид нар одоо 11 цагаас өөр бас одоо үдээс хойш ч юм уу те мэдээлэл ингээд өчнөө энэ бол ингээд баталгаатай гэж үзэж байгаа. Өөрөөсөө бол тэгж үзээд ах шиг байгаа юм. Гэхдээ энэ бол сэтгүүлчдийн хувьд эн чинь баталгаатай их сурвалж биш шүү дээ. Эн чинь зөвхөн нэг талын л их сурвалж болчихж байгаа байхгүй юу? Тэр засгийн газар баталгаатай үнэн зөв мэдээлэл өгдөг гэсэн баталгаа бол гаранти бол хаач байхгүй шүү дээ. Тийм засгийн газраа өгж байгаа мэдээллийг эрүүл мэндийн яамны өгж байгаа мэдээллийг бид нар зайлшгүй бас өөр их сурвалжаар өгнө баталгаажуулж өгөх ёстой. Өгвөл эн чинь жинхэнэ бодит байдал гарах ёстой шүү дээ. Гэтэл зөвхөн эрүүл мэндийн яамны эсвэл одоо халдварт өвчин судлалын төвийн мэдээллийг баталгаатай гэж үзэж цацуулахыг одоо биднээс бол шаардж байгаа. Энэ бол одоо яг явж ирсэн одоо тэр мэдээллийг үнэн зөв болоод баталгаатай их сурвалжаас олон талаас нь хүрэх энэ явж ирсэн зарчимд бол харьцуулж байгаа л гэж үзэж байгаа.